Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр бид сав суулганы багтаамжийн талаар сурах болно. Нэгэн өдөр Анааш найзуудтайгаа худгийн ойролцоо тоглож байв. Гэтэл бүгдийнх нь ам цангаж. Анааш бүгдээрээ цангаагаа тайлцгаая найзуудаа. Үүний тулд бүгдээрээ нэг игнэнд зогсоорой. Анааш өөрөө домб авчирсан байв. Өөрийн авчирсан домбоор найзуудынхаа аягийг дүүргэхээр болов. Тахны савнд их нэг удаа ус хийдэл дүүрсэнгүй. Дахин хийхээстэй гэж хэлээд ахин нэг удаа хийв. Ингэхэд тахны сав дүүрлээ. Тахин савнд Анаашны домбоор хэдэн удаа ус хийсэн бэ хүүхдүүдээ? Хувингийн багтаамж маань тахны саваар хийхэд 2 удаа орж дүүрсэн байна. Одоо матрийн хувинг усаар дүүргэлээ. Хэдэн домб ус орсон бэ? Хувингийн багтаамж нь 4 домб байлаа. Одоо зааны хувинг усаар дүүргэе. Тоолоорой хүүхдүүдээ. 1 2 3 4 5 6 7 Зааны маань авчирсан хувин 7 домб усаар дүүрсэн байна. Маргааш нь найзуудтайгаа тоглож байхдаа туулаад нэг нь гайхалтай санаа орж найзуудаа яагаад бид энэ хувиныг усаар дүүргэж болохгүй гэж хэлээд өөрийн авчирсан жижиг аягаар ус хийлээ. Хэдэн удаа хийгээд дүүрэх болоо? Бодцгоё. Туулай маань 10 жижиг аягаар домбыг дүүргэсэн байна. Дараагийн удаад хэрмийн аяг туулайн аягнаас арай том. 7 аяг усаар дүүргэсэн Анааш өөрийн авчирсан домбоор аягаар 3 удаа хийлээ. Харин тахи маань өөрийн авчирсан домбоор 2 удаа ус хийжээ.